Хэрхэн бол маань татамаарай л намайг Заяа гэдэг. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн Google Calendar ашиглан цаг хугацаа хэмнэн бүтээмжтэй байдлаа нэмэгдүүлэх талаар та бүхэндээ демо хүрэхэд бэлэн болсон байна. Үүнтэй холбоотой асуух асуулт хамгаал та бүхэн Заяа найдан дууш Tech гэсэн аль ч платформоор та бүхэн биднэртэй холбогдох боломжтой бөгөөд та бүхэн манай YouTube сувгийг subscribe хийж энэхүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харамгүй та бүхэн тараагаарай гэж хүсмээр байна. Ингээ хэдүүлээ хамтаа дэм рүү орцгоё. Google Calendar дахь Tips and Trick 1 хэрхэн та бүхэн Google Calendar руу орох вэ гэвэл google.com руу орсны дараа та бүхний энэхүү 9 товчлуур байгаа. Энд дээр та бүхэн дараад энэ гол даага календар гэсэн хэсгээр та бүхэн дарснараа өөрсдөө календар руу орох боломжтой. Хоёр дахь та бүхэн хийж болох зүйл гэх юм уу шинээр дэлгэцнийгээд тэрнээрээ cal new гэдэг та бүхэнд харах юм бол автоматар та бүхэн мэрийн буюу уулзалтуудыг зохион байгуулах хуудас гарч ирнэ. Хэрвээ та бүхэн шинээр уулзалт нэмэргүй байгаа л энийг зөвөр X гэж дарангуй та өөрийнхөө календар руу орж ирэх байгаа. Tips and Trick 2 календар дээр та бүхэн хэрхэн өөрсдийн харж байгаа байдлаа өөрчилж болдог вэ гэхлээр хамгийн дээд талын энэхүү settings menu гэсэн хэсэгтэр та бүхэн дараад settings гэдэг рүү орох байгаа. Ороод зүүн гар талаасаа та бүхэн доороос 3 дахь view option гэдэг хэсэгтэр орно. Аль өдрөөс таны 7 хоног эхэлдгийг та бүхэн start week on гэдгийг хагас бүтэн сайн нэгд өдөр аль нэгэн сонголтыг та бүхэн хийж бол. За энэхүү зүйлийг мөн хэдэн өдөр харж болох вэ гэдгийг та бүхэн сонгож болно. Миний хувьд гэх юм бол ажлын 3 өдөр гэдэг байгаа. Тэгэхээр 3 өдргээс сонгоод календар дээр оронгууд шууд өөрчлөгдөхгүй байгаа. Та бүхэн анзаарч харж байгаа. За тэнгүүдээ энийхээ week гэдгийнхаа доод талд нь болохоор за энийг өдрөөр нь харах юм уу, 7 хоногоор нь харах юм уу, сараар харах юм уу, аль эсвэл жилээр. За саяны нөгөө миний суулгадаг 3 өдрөөр гэдгийг хэдүүлээ хамтдаа сонгоод ажлын өдөр та бүхэнд бол харагдаж байна. Хэрвээ та бүхэн зүгээр D гэдэг дарах юм бол шууд нэг өдөр. За W гэх юм бол week, month гэх юм бол M гэж дарах юм бол тэр жигтэй сарын мэдээлэл та бүхний календар дээр гарч ирэх боломжтой байгаа. Гурав дахь tips and trick та бүхнээ сайн мэдж байгаагаар google.com дээр бид нар хайлтны системээр маш олон зүйлийг хайж болдог. Яг түүнтэй адилхан та бүхэн календар дээр бас хайлтуудыг хийж болдог гэдэг та бүхэндээ харуулъя. Ингийн тул баруун гар дээр талын энэхүү search гэдэг хэсгээр та бүхэн дараад баруун гар талын энэхүү доош харсан гурвалжин сумыг та бүхэн дараад энэчнээс хайлтуудыг түлхүүрүүгээр эхэлж хайж болно. Магадгүй тэр уулзалтанд орж ирсэн хүнээ та бүхэн санаж явах юм бол хүнийхээ нэрийг оруулаад хайж болно. Хэд өдөр гэдгийг та бүхэн мэдчихвэл бас энэ дээр оруулаад аль эсвэл тэдний хооронд болсон зүйлээс би мэдээлэл авмаар байна гэдгийг та бүхэн календар дээр хармаар байгаа л энэхүү сонголтуудыг хийгээд search гэж зарснараа бүх мэдээлэлүүд таны календар дээр гарч ирэх боломжтой байгаа. Tips and Trick 4 event-ийг хэрхэн та бүхэн sidebar буюу хажуу талдаа оруулж болдог талаар та бүхэндээ харуулъя. Энэхүү event-ийг та бүхэн хүсэх юм бол зүүн гар талд байгаа энэ dock to sidebar гэдэг хэсгээр дарах юм бол энэ маань хажуу талтаараа гарч ирээд таныг фокусдахад маш их тусалдаг байгаа. Хэрвээ хүсэх юм бол заавал энэхүү хагасаа өдөр биш дараагийнхтар та бүхэн сонгоод тухайн цагийг харж агаад өөрийн уулзалт болон зохион байгуулах байгаа зүйлүүдийг та бүхэн үүсгээд save гэдгийг та бүхэн дарах боломжтой. 5 дахь tips and trick propose time буюу та уулзалтанд урьсны дараа хэрэг таны цаг боломжгүй байгаа бол та бүхэн өөрсдийнхөө цагийг санал болгох боломжтой байгаа. Энийг та бүхэн календараас шууд edit гэдэг ивент руугаа ороод option гэж болдог бол танд аль хэзээний имэйл ирээд тэрийгээ та цагийг өөрчлөх байгаа бол та Gmail руугаа ороод Gmail дээр ирсэн урилга та бүхэн бүгдээрээ харж ирсэн багтаа яг иймэрхүү байдал дээр энэ дээр энэ уулзалтанд орно магадгүй үгүй гэсэн сонголтын хажуу тал more options гэдэг хэсэг байгаа. Тэрэн дээр та бүхэн дараад propose a new time гэдгийг та бүхэн сонгож болно. Ингэнгүүт энэ маань энэ цагийг танд харуулад саарлаар тодорхойлоод байгаа талаар энэ болох байгаа цаг таны өөрийн календар дээр 3.15-аас бол сургалттай болохоор энийг өглөөний 6-аас 7-гийн хооронд болгож болох уу гэд send proposal гэж явуулснараа нөгөө урилга явуулсан хүнд дараагийн хүний энэ цагт уулзах боломжтой юм байна гэдэг бол цагийг явуулдаг байгаа. Нөгөө хүн маань үүсгэсэн календар дээр дарангууд тухайн явуулсан хүний имэйлний доор энэ дээр propose time тэдэс хэд болсон гэдгийг та харах боломжтой. 6 дахь tips and trick хэрхэн бусад хүмүүстэй та уулзалт хийх чахта тэдний календарыг хараад зөв цагт нь уулзалт хийх боломжийг олгодог талаар та бүхэндээ харуулъя. Тухайн үүсгэсэн байгаа ивент руугаа та бүхэн дараад энийхээ харандааны хэсгээр edit гэдэг дээр дарах байгаа. Энэ дээр дарсны дараа та бүхэн дээрээсээ
event details гэдгийг хажуудаа find the time гэдэг хэсэг орж ирнэ. Энэ дээр тухайн хүмүүсийн маань календар харагдаад энэ хүмүүс ямар ч төлөвлөгөө байхгүй байгаа юм байна. Тэгвэл хэдүүлээ энэ цагт нь 8 цагаас хойш ойлцтой зохион байгуулах юм бол бүгдэрэнд нь аль аль нь болох юм байна гэдгийг та бүхэн харах боломжтой байгаа. 7 дахь та бүхний зайлшгүй суулгах хэрэгтэй нэгэн tips and trick гэх юм бол олон улсын цагийг тохируулах байгаа. Settings гэдэг рүү та бүхэн орж болно. Орсны дараа time zone гэдэг хэсгээр хэдүүлээ хамтдаа сонгоно. Хамгийн ихэнд display secondary time гэдэг дээр хэдүүлээ улсаа хайж олно. Мөн хажуу талд нь та бүхэн хүсэх юм бол label оруулах боломжтой. Энэ дээр жишээлбэл UB гэж өгөөд хараа энэ дээр болохоор LA Los Angeles-ийн лейблүүдийг хэдүүлээ хамтдаа өгсөний дараа хэрхэн яаж харагдах вэ гэхээр календар дээр орох үед таны зүүн гар тал за Los Angeles энэхүү цаг болж байна. Хараа Улаанбаатарт энэхүү цаг болж байна гэдгийг та бүхэн хараад олон улсад янз бүрийн арга хэмжээ болон уулзалт зохион байгуулах жахта цагуудыг нь тааруулах боломжуудыг та бүхэнд өгч яадаг байгаа. 8 дахь tips and trick modify event буюу засах эрхийг өгч байгаа гэсэн үг байгаа. За хэдүүлээ ахиад нөгөө үүсгэсэн уулзалт руугаа ороод харандаан дараа хэдүүлээ дараад энэ дээр доор нь guest permission буюу урьсан хүмүүс ямар ирэх хэрэгж байгаа вэ гэдгийг та бүхэн тааруулах боломжтой байгаа. За modify event гэдгийг явууснараа тухайн хүн маань цагийг нь өөрчилж болно. Мөн нэмэлт хүмүүсийг өөрчлөх мэтчлэн боломжуудыг олгож яадаг байгаа. 9 дахь tips and trick хэрхэн та бүхэн уригдсан хүн руугаа имэйлээр сануулга явуулж болдог талаар та бүхэндээ харуулъя. Тухайн үүсгэсэн ивент руугаа та бүхэн маузаараа дараад guest буюу уригдсан хүмүүсийн яг хажуу талд нь жижигхэн имэйлний icon байгаа. Та бүхэн энийг дараад хүмүүс руугаа мессеж явуулж болно. Тэгээд энийгээ send гэж явуулна. 10 дахь tips and trick хэрхэн уригдсан хүмүүсийг хэн уригдсан бэ гэдгийг харагдуулахгүй байх вэ гэхлээр тухайн үүсгэсэн ивент руугаа та бүхэн дахин дараад энэхүү харандааны хэсгээр дарна. За ингэж орсны дараад нь та бүхэн modify event гэдгийг итгэжүүлэхгүй байлгаад за энэ дээр болохоор see guest list гэдгийг болохоор итгэжүүлэхгүй байлгаад save гэдэг дээр дарангууд тухайн өргөдөж ирэх байгаа хүмүүс маань өөрхийн нэгэн орж байгаа гэдгийг харах боломжгүй байгаа. 11 дахь tips and trick хэрхэн та өмнөх зүйлүүд маань тодос тод ингээд байж байгаа. Хэрвээ та маш олон ивентүүдийг зохион байгуулдаг, уулзалттай байдаг бол тэдгээр зүйлүүдийг өнгийн багасхан өөрт төвлөрөх цагийг та өөртөө өгч болох вэ гэхлээр дээдлийн хэдүүлээ settings руу дарж болно. Аль эсвэл та шууд S гэдэг дарангууд settings руу шууд орох боломжтой. Settings руугаа орсны дараа view options гэдэг хэсгээр дарна. Доороосоо 2 дахь буюу reduce the brightness of past event гэдэг хэсгийг хэдүүлээ дараад заагаад календар руугаа оронгууд хуучин болоод өнгөрцөн зүйлүүд маань бүгдээрээ цайраад илүү танд ирээдүйд болох ч байгаа ивентүүдэд төвлөрөх боломжийг олгож яадаг байгаа. 12 дахь tips and trick хэрхэн та бүхэн уулзалтан дээрээ мартахгүйгээр өөртөө сануулж болдог 2 аргыг та бүхэндээ зааж өгье. Эхний хэсэг маань мэдээж яриаг хамгийн амархнаар S дээр дараа settings дээр notification settings гэдэг дээр та бүхэн өөрсдийн хүсэлтээр бол энэхүү зүйлийг бол өөрчилж болно. Энэ дээр нэг зүйлийг сануулхад dotly notify me only if I have responded yes or maybe буюу энэ уулзалтанд би орноо магадгүй гэсэн зүйл дээр л зөвхөн надад сануулаарай гэдэг та бүхэн жагтаараа. Тэгэхгүй бол маш олон хэрэгтэй хэрэггүй уулзалт болон арга хэмжээнүүдийн мэдээлэл та бүхэн дээр ирээд байдаг байгаа. Өөр нэгэн зүйл болохоор та уулзалтыг анханасаа зохион байгуулахдаа жишээлбэл хэдүүлээ буцаад үүсгэсэн event руугаа дараад харандар дээр дарна. Энэ дээр add notification гэдэг хэсгээр дараад энэ дээр notification за компьютер дээр та notification авах уу? Аль эсвэл имэйлээр өөр дээр авах уу? За тэгээд энэ нь сануулгахдаа хэдэн минутын өмнө байх вэ гэдгийг та бүхэн сонгож болно. Ихэнхдээ ер нь бол 10-аас 15 минут хүмүүс сонгодог ч гэсэн тэр хоорондоо өөр юм хийгээд мартах өндөр боломжтой байдаг тул та бүхэн аль болох 5-2 минутын өмнө өөрсдөө имэйлээр маш чухал байгаа уулзалтуудаа өөрсдөндөө сануулад тэгээд deadline save гэдгийг та бүхэн дараарай гэж зөвлөмөр байна. 13 дахь бонус tips and trick-ийг та бүхэнд хүргэхээр shortcut буюу та бүхэн асуултын тэмдэг тавингууд бүх Google календар дээр ашиглагдаж болох shortcut-нууд та бүхэнд дэлгэцэн дээр бол гарч ирээд та өдөр тутамдаа эдгээрийг ашиглан цагаа хэмнэх боломжтой гэдгийг хэлэхэд таатай байна. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн Google календар ашиглан цаг хугацаа хэмнэн мөн бүтээмжтэй байж болдог талаар та бүхэндээ дэмэг хүргэлээ. Энэхүү дэмэгтэй асуух асуулт ахын бол манай Заяа Найдан Дорж Tech гэсэн бүхий сошиал платформ та бүхний өмнө нээлттэй бөгөөд манай YouTube сувгийг subscribe хийж энэхүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харамгүй тараагаараа ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.